Бид өмнөх ангид энэ дүрсийн дотор байгаа хоёр жижигхэн дугуй дүрс нь нүд биш харин хоосон нүх байж болох юм а гэж үзсэн. Хэрвээ энэ нь үнэхээр хоосон нүх мөн бол амьд амьтны биеийг нэвт гардаг ямар нүх байдаг билээ гэсэн асуулт төрнө. Мэдээж амьгүй амьтны биеийг нэвт хатгаж болно. Харин амьтан амьтны амаар орсон зүйлс л гэж одоодоор дамжин нэвт гардаг шүү дээ. Тэгэхээр энэ бие дагсан хос загас гэгч чинь амаа ангаан бие залхихаар хөлдөж яваа бололтой. Хүмүүс бие иддэггүй харин улс орнууд бие залхихыг оролддог. Энэ дүрсэнд дотор хоёр хоосон нүх байгааг анзаараарай. Монголчууд хүний ходоод хоосон бол толгоондоос хоосордог гэж үзнэ. Ходоод гэж хоосон бол оюун ухаан хоосорно. Хоолндоо санаа зовсон хүмүүс соёл иргэншил бүтээх зав олддоггүй гэж үзнэ. Энэ дүрс тэрхүү хоосрлыг биелэгдсэн бололтой.